За манайхаа сайн байцгаана уу, дижитал дентал офис эмнэлгийн бэлгийн эмч байна. За тэгэхээр архаг толгооны өвдөлт, архаг хүзүү нуруу нугалмын өвдөлт, эрүүний оёдол, нүүрний өвдөлт ерөөсөө ингээд миний ингээд байнгын хүзүү эрүү толгоо өвдөж байна. Байнгын мигрентэй буюу одоо тархи маань хуваагдаж өвдөж байна. Сардаа тэдэн удаа, эдэн удаа гэд ингээд ярьж байгаа бол та бас нойрсох үеийн амьсгал тасалд бий болж явахыг гэдгийг анхаарал үзээрэй. Тэгэхээр ихэнхдээ өмнөх видеонууд дээр хэлсэн байгаа. Хоншоор эрүүний хөгжил хэр сайн хөгжсөн байна. Тэрийг хэр сайн 2000-3000 удаагийн залгиртаараа хөгжүүлж чадсан байна. Тэгснээрээ эрүү хангалттай хэмжээгээр урагшаа болох боломж өгд юм байна. Тэгэхээр байгалагсаа өгөгдсөн бидний эрүүний байршил маань ингэж зөв байршихад энийг хязгаарлаж байгаа хоншоорын хөгжил маш чухал юм байна л да. Тэгэхээр энэ сайн хөгжөөгүй энэ эрүү урагшаа байгаагүй бол энд байгаа эрүүний үеинд байгаа эрүүний үеинд сууж байгаа эрүүний үе маань шахагдд юм байна. За ингээ хоошоо шахагдсанараа амьсгал тасалдаад шүн бүглэрх толгонд тарих хамгаалтын уралаар энэ өрөөг хөдлөгнөө. Энэ өрөөг хөдлөснөөр шахагдсан байгаа эрүүний үе нь маш хүчтэй энийг байнга хэдэн мянган удаа чинь те ингээ шахалт үүсгэснээр таны эрүүний үеийн дээр өвдөлт өгөөд эннээс олболоод жажлуурын булчин, чамархан булчин, стерноклеидомастоид булчин, трапециус, галин гэд ингээд маш олон амьсгалтай холбоотой эрүү хоншоорын хөгжил, эрүүний хөдөлгөөнтэй холбоотой булчингууд хит их ажиллах, амрах ёстой одоо шөнийн үед хит их ажилласны улмаас таны маш их мэдрэлжилт байдаг энэ хэсгүүдийн одоо өөрчлөлт орсноор мэдрэлжилтийн одоо хит их сэрлүүд үүснээр өвдөлт үүсч болд юм байна. За шүн амьсгал тасалбал би өөрөө тэгдэг байгаа. Маш их хавралт зуулт хийдэг. Тэгэхээр тэр маш их хавралт зуулт хийсний улмаас нэгдүгээрт, хоёрдугаарт миний хоншоор эрүүний хөгжил буруу эрүү дали байсантай холбоотойгоор эрүүн дээр асуудал үүссэн. За тэгэхээр тэр эрүүн дээр асуудал үүсэхдээ тэр байгаа мэдрэлжилтийг өвдгснөр миний эрүү за тэгэхээр нөгөө ингээд шахаад байгаа эрүүний үе маань шүнжэнгөө ингээд хэдэн зуун удаа чинь хэдэн удаа чинь маш их хүчтэй хүчээр ингээд хөдөлгөөнд орсноор бидний толгоо өвдөх, хүзүү өвдөх, эрүү өвдөх те ингээд ерөөсөө байхын аргагүй юм архаг өвдөлтний өвчин саналж байгаа хүмүүс байд юм байна. Тийм учраас тийм хүмүүсийг бид нар нейромаскулар талаас буюу мэдрэл булчингийн талаас нь тэр хэрхэн одоо булчинг суллаж ээж, эрүүг зөв байршилд оруулж ээж тэр өвдөлтүүд арилахын гэдэг хэмжилтүүдийг хийдэг байгаа. Тэгэхээр хэрвээ таны толгой чинь сардаа хэдэн удаа өвддөг, өглөө фоги буюу ингээд онцгой босч ирдэг, дээрээс нь булчингийн үйлзэн дасгаа булчингийн одоо өвдөлт гаралтай өвдөлтүүд хүзүү чангараад байх юм бол нойроо хэмжүүлээд үзээрэй.